passive voice ангичлалыг орж ирснийг та бүхэн санаж байгаа. За тэгээд the passive present simple tense буюу чирээ одоо цагийн идэхгүй хэвийг яаж үүсэх вэ? Өгүүлбэрийн байрлал нь ямар ах вэ? Онцлог нь ямар вэ гэдгийг ярилцсан байгаа. За тэгээд хамгийн сүүлд ийм 5 өгүүлбэр идэвхтэй хэв дээр байгаа 5 өгүүлбэрийг идэхгүй хэв рүү оруулж бичээрэй гэсэн ийм даалгавар өгсөн байгаа. Та бүхэн одоо даалгавраа тулгаж хараараа бүгдээ хамтдаа энэ идэвхтэй дээр байгаа 5 өгүүлбэрийг идэхгүй хэв буюу the passive present simple tense руу хувиргацгаая. За, they write a book гэдэг нь тэд нар ном бичдэг гэсэн active voice дээр байж байгаа. Буюу present simple tense дээр байж байгаа өгүүлбэр байна. Одоо үүнийг passive voice буюу the passive present simple tense болгож бичих гэж байна. Гэртээ гэрийн долоороо хийцэн байгаа. Хэрхэн хийсэн бэ гэдгээ бүгдээ хараарай. За, they write a book гэдэг нь the passive present simple tense руу шилжихийн тулд өгүүлбэр маань a book гэж эхлэх ёстой. A book. За, тэгээд the passive present simple tense-ийг үүсгэгч томьёо буюу is written. Яагаад written болж байгаа вэ гэхээр write in P2 буюу 3 дахь багны хувирлал нь written болж байгаа. A book is written. За энэ үгдрийг орчуулбал ном бичдэг гэж байна. Өөрөлдөл идэхгүй өдөр ингэж гарчиж байгаа. За идэхгүй өдөр үеийн эзэн байж болно, бас байхгүй ч болно. За энэ өгүүлбэр маань өөрөө үеийн эзэнтэй өгүүлбэр. Үеийн эзэн нь бол day гэсэн төлөөний үг буюу тэднэр гэсэн үг байгаа учраас одоо үеийн эзэн идэхгүй хэд байвал яах вэ гэдэг бодолцох хэрэгтэй. Хэрвээ идэхгүй үйл эзэн байх юм бол buy гэсэн утгаар үгтэй өгүүлбэрийн сүүлд хэрэглэгдэнэ. За day гэдэг төлөөний үг маань buy-аар дөрөхөөр them болдог. За энэ үйлрийг орчуулбал уншъя. A book is written by them. Орчуулбал тэд нар ном бичдэг. Өөрөлдөл they write a book буюу тэд нар ном бичдэг гэсэн энэ өгүүлбэрийн орчуулга нь утга нь яг адилхан. Юугаар ялгаатай вэ гэхээр нэг нь буюу the present simple tense-ээр бичсэн өгүүлбэр байна. Үеийн эзнэг чухалчилж байгаа. Passive voice буюу the passive present simple tense-ээр бичсэн энэ өгүүлбэр байна. Үйл явдлыг чухалчилж байгаараа онцлогтой. Орчуулгын хувьд бол хоёулаа адилхан тэд нар ном бичдэг гэж орчуулагдана. За энэ дээр нэг анхаарах зүйл байна. Үеийн эзний нөгөө төлөөний үгнүүд гэдэг өөрөөр одоо I, you, he, she, it, we, you, they гэсэн энэ төлөөний үгнүүд маань идэвхтэй өдөр бол ихэвчлэн өгүүлбэрийн эхэнд байрладаг. Идэвхгүй хэвдэр байх юм бол buy гэсэн утгаар үгтэй өгүүлбэрийн сүүлд байрладаг. Өгүүлбэрийн сүүлд байрладаг nominative case буюу нэрлэгийн тялбар дээр байгаа энэ биеийн төлөөний үгнүүд маань objective case руу буюу тусадхуйн тялбар руу хувирдаг. Өөрөөр хэлбэл I'm buy-аар дөрөхөөр buy me болно. Энэс их чухал юм байна. Сайн ойлгож байгаарай. You буюу чи та buy гэсэн үгийн ард өгтөрөгийн ард дөрөхөөр buy you болно. За he buy-аар дөрөхөөр buy him. She buy гэсэн өгтөрөгийн ард орж идэхгүй өдөр үйл эзэн болвол buy her. It buy it болно. За we гэдэг үеийн эзэн маань идэхгүй өдөр үеийн эзэн болж өгүүлбэрийн сүүлд буюу buy гэсэн өгтөрөгийн ард орох юм бол buy us болно. За юунаас ялгаахгүй buy you they одоо бидний харж байгаачлан they гэсэн үеийн эзэн маань идэхгүй өдөр
Үглийн эзэн болоод by гэсэн өгтөргийн ард орж өгүүлбэрийн төгсгөл хэрэглэхдээ by day гэж бичихгүйгээр by them болдог байна. За мэдээж одоо нөгөө хүний нэр болон одоо гэр бүлийн гишүүд ямар нэгэн одоо father, mother, brother, sister, teacher, doctor, dog гэдэг байх юм бол ямар нэгэн байдлаар хуурахгүй гэсэн үг. Одоо жишээлбэл Mike. Үйл эзэн Mike байла. By ард ороод үйл эзэн болох юм бол Mike хэвээрээ байна. Хэвээрээ хувирах шаардлага гарах юм бол Mike чинь эрэгтэй хүн учраас by him гэж болно. За юм. Тэгэхээр I, you, he, she, it, we, you, they, Mike гэсэн үгнүүд маань by ард орохороо ийм хэлбэрүүдтэй болох нэ гэдгийг бүгдээ анхаарал аваарай. За ингээд цаашаа даалгавар руугаа өршөөлөд орлоо. They don't write a book. Тэд нар ном бичдэггүй гэсэн present simple tense буюу идэвхтэй өдөр бичсэн өгүүлбэрийг одоо the passive present simple tense буюу negative form руу шилжүүлэх чинь. За тэгвэл мөн ялгаа авахгүй өгүүлбэр маань a book isn't written by them. So, a book isn't written by them. Орчуулбал тэд нар ном бичдэггүй. Тэд нар ном бичдэггүй. За 3 дахь өгүүлбэр болох do they write a book гэсэн юм эрх асуултанд бичсэн өгүүлбэр байна. Тэд нар ном бичдэг үү гэж байна. За энэ өгүүлбэрийг the passive present simple tense руу шийдвэрлэх гэж байна. За тэгвэл is a book written? Is a book written by them? За ингэж. Is a book written by them? Орчуулбал тэд нар ном бичдэг үү гэсэн өгүүлбэр гарч байна. Өөрөлдвөл present simple tense дээр байгаа өгүүлбэрийг the passive present simple tense болвол эрх асуултаар ийм байдалтай болох нэ. За одоо special question буюу тусгай асуулт. Why do they write a book? Тэд нар яагаад ном бичдэг вэ гэсэн өгүүлбэрийг the passive present simple tense руу хуургая. Why is a book written by them? За орчуулбал тэд нар яагаад ном бичдэг вэ гэсэн ийм үгээр орчиж байна. Ийм үгээр. За ингээд гэрийн даалгавар маань дуслаа. Та бүхэн тулгаж харж алдаа оноогоо дэлсэлсэн байх. Гол та бүхний алддаг, андуурдаг энэ дөрвөн зүйл маань шууд they are written a book гэдэг үеийн эзнийг нь by гэсэн утгаар өгтэйгээр өгүүлбэрийн сүлд хэрэглэхгүйгээр ингээд эхлээд явцдаг. Тэгвэл уут нь бусад хэлбэрүүд дээр бас алдаа гарах юм тохиолдол байдаг. За ингээд өмнөх хичээлээр бид нар the present simple tense, the passive present simple tense-ыг харьцуулж үзсэн. За өнөөдрийн хичээл дээр the past simple tense, the passive past simple tense-ыг харьцуулаад мөн алгаа авахгүй өгүүлбэр дээр 5 хэлбэр дээр ажиллаж past simple tense-ийг the passive past simple tense-ийг шинээр ойлгож авах зорилготой ийм хичээл багш надаа орох гэж байна. За ингээд идэвхтэй active voice гэдэг маань идэвхтэй хэв. За идэвхтэй хэв гэж одоо ямар хэвийг хэлээд байгаа юм бэ гэхээр үеийн эзэн нь үйлээ
өөрөө үлдэж байгаа хэвийг идэвхтэй хөгжлөж байгаа. Номыг тэд нар бичиж байгаа. За тэгвэл энэ дэр болохоор номыг бичиж байгаа үүлийн эзний чухал биш. Ном бичигдсэн нь чухал учраас a book is written гэж байгаа. Үүлийн эзэн дээр бол байхгүй ч болно. Хэрвээ байх юм бол өмнө нь buy гэсэн үг төрөхтэйгээр өгүүлбэрийн төсөл хэрэглэдэг гэдгийг бүгдээ санаарай. За ингээд the past simple tense. The past simple tense. The past simple tense гэдэг нь жирийн өнгөрсөн цаг. Active voice. За тэгвэл жирийн өнгөрсөн цаг идэхгүй хэвдгийг. Буюу passive voice. Passive voice он цаг нэлж чинь. За энэ ямар үгээр илэрхийлэгдэх вэ гэвэл the passive past simple tense. За ингэж нэрээр ингэж ялгарч байна. The past simple tense жирийн өнгөрсөн цаг. The passive past simple tense жирийн өнгөрсөн цагийн идэвхгүй хэв гэсэн юм цаг орчиж байна. За тэгээд эхлэе да. Энэ номыг тунгалаг тамирыг лавлуудад бичсэн гэсэн үгээр бүгдээ орчуулж үзье. The past simple tense тунгалаг тамирыг ладаадам тунгалаг тамирыг бичсэн. За тэгвэл past simple tense дээр ладаадам wrote тунгалаг тамир. За үйл эзэн ладаадам байна. Юу гэсэн тунгалаг тамир гэсэн. За тэгвэл энэ үгэлрийг past simple tense-ээр үгэлрийг the passive past simple tense руу шилжүүлнэ. За шилжүүлэхэд бол бидэрт юу хэрэгтэй вэ гэхээр томьёо хэрэгтэй. Томьёо. Өөрөөр хэлбэл passive present simple tense-ийн чинь томьёо am, is, are тэгээд P2 буюу past participle гэж ярьдаг. Дөрмийн үйлгийн 3 дугаар багны өгнүүд дөрмийн үйлгүүдээр ed гэсэн төгсгөл авч үүсдэг. Ийм томьёоны тусламжтайгаар the passive present simple tense үүсдэг гэсэн. За тэгвэл энэ ийм томьёогоор бүтсэн өгүүлбэр монгол хэлээр даг гэж орчуулдаг. Өөрөлдөл present simple tense-тэй адилхан. За тэгвэл энэ томьёогоо харж агаад энэ томьёон дээрээс улбалаад the passive past simple tense-ийн томьёог гаргаж ирэх боломжтой гэдэг нь харагдаж байна. Өөрөлдөл the passive present simple tense-ийн чинь томьёо чинь төбийг одоо цагаар эхлээд ард нь P2 авал мэдээж жирийн өнгөрсөн цагийг болохоор төбийн өнгөрсөн цаг туслах үйл байна. Буюу was, were. Was, were-гийн араас P2 орхон тодорхой. За ингээд бид нар the passive past simple tense буюу жирийн өнгөрсөн цагийн идэхгүй хэвийн томьёог гаргаад ирлээ. За was, were plus P2 гэсэн энэ томьёогоор үүссэн өгүүлбэр маань монгол хэлээр юу гэж орчуулах вэ гэвэл past simple tense-тэй адилхан сан гэж орчуулагдана. Мөн даг байсан гэж орчуулж болно. Өөрөөр хэлбэл жирийн өнгөрсөн цаг дээр суурилж байгаа. Суурилна гэдэг нь жирийн өнгөрсөн цагийн орчуулга, үйл явдал, хэрэглэдэг үгс нь жирийн өнгөрсөн цагийн идэхгүй хэвийн орчуулга, үйл явдал, хэрэглэдэг үгстэйгээ адилхан гэсэн үг гэдэг өмнөх жилдерээс бид нар үзсэн байгаа. За ингээд томьёогоо гаргаад авсан юм чинь бид нар ладаадам wrote тунгалаг тамир гэдэг ийм өгүүлбэрийг
the passive past simple tense руу хувирах гээд боломжтой боллоо гэсэн үг. За. Тэгэхээр тунгалаг тамир за одоо томьёоч орчно. Was written. За. Тунгалаг тамир was written. За тэгээд хэн бичсэн бэ? Үйл хийсэн хэн бэ гэж шаардлага гарвал by Lodai Damb. За ингээд past simple tense passive past simple tense хоёрыг харьцуулсан өгүүлбэрийг та бүхэн харж байна. Past simple tense дээр болохоор яаж юм бэ гэхээр үүлийн эзэн ороод үйл хийсний араас үйл өгөрсөн байна. Өөрөлдвөл subject, verb, regular verb, irregular verb гэсэн томьёор үүссэн бол the passive past simple tense гэсэн энэ цаг маань was, verb plus P үүссэн томьёор үүсчээ. За тэгэхэд энэ өгүүлбэрийг үлдсэн бусад хэлбэрлэлээр шилжүүлээд ялгаа нь юу вэ гэдгийг харахад илүү амар ойлгоход хэлбэр хаа гэж бодож байна. За ингээд үгүйсгэх бүгдээ. Тэр тунгалаг тамирыг бичээгүй гэж хэлээ одоо. Лодой зам гэдэг нэрээ тэр хэрэгтэй гэдгийг орон сольж үзье. Тэгвэл he didn't. За энэ тохиолдолд нөгөө past simple tense-ийн negative form буюу үс хэлбэр учраас wrote биш. Infinitive form буюу write болно. He didn't write. За тунгалаг тамир гэдгээ it болгочихъя. За ингээд авчилчлаа өдрөө. Тэр үнийг бичээгүй гэж. He didn't write it. За he didn't write it гэсэн энэ past simple tense дээр байгаа өгүүлбэрийг the passive past simple tense болгох гэж байна. Гэхдээ энэ томьёог ашигладаг бүдрээ анхаараа. За ингээд багштай хамтраад he didn't write it гэдэг хувиргая. За object нь мэдээж it одоо энэ дээр бол didn't орохгүй. Энэ өгүүлбэр дээр wasn't орно. It wasn't. It wasn't written. It wasn't written by. За одоо энэ дээр үүлийн эзэн байна. Идэвхтэй хэв дээр he гэж байна. Өгүүлбэрийн эхэнд орж байна. Идэвхгүй хэв дээр by гэсэн өгтөргийн араас орох юм бол яах вэ гэдэг багш нар сайн хэлсэн байгаа. Энэ he идэвхтэй хэв дээр байгаа he буюу 3 дарын төлөөний үгийн ганц сондроо төлөөний үг байна. By-аар дөрхороо him болно. By him. За уншаа. It wasn't written by him. Орчуулбал тэр үүнийг бичээгүй. He didn't write it. Тэр үүнийг бичээгүй. Өөрөлдвөл хоёр өгүүлбэрийн орчуулга нь адилхан байна. Хоёр өгүүлбэр нь хоёулаа адилхан орчуулгадана гэсэн үг. За ингээд батлах хэлбэр болон өггүйсгэх хэлбэр дээр жишээ авлаа. Одоо асууж үзье бүгдээ. Энэ машиныг Японд үйлдвэрлэсэн үү гэж шууд өгөхгүй юмэр хэлж үзье бүгдээ. Энэ машиныг Японд үйлдвэрлэсэн үү? Энэ машиныг Японд үйлдвэрлэсэн үү? За энэ тохиолдолд үүлийн эзэн байхгүй байгаа. Үүлийн эзэн байхгүй учраас was ерөнхий асуулт учраас was хэрэглэж байгаа. Was this car за үйлдвэрлэхгүй made
Японд in Japan. За энэ дээр ойлгомжтой хууднаас өгшин made гэх юм бас улаан үнээр өччихэ. Нөгөө was, were, P2 гэсэн ийм томьёоны цэцэмсээр үүссэн гэдгийг харахад ойлгоход хэлбэр учраас made гэж. За уншъя да. Was this car made in Japan? Орчуулбал энэ машиныг Японд үйлдвэрлэсэн үү? За тэгвэл энийг the passive fast simple tense руу өгүүлбэг the passive fast simple tense руу шилжүүлэх чинь одоо. Идэвхгүйгээс идэвхтэй цагаар шилжүүлэх чинь маш анхааралтай байна. Ингийн тулд бид нарт энэ үйлдвэрт үйл хийсэн байхгүй. Үүлийн эзэн байхгүй ч гэж болно, бас байж ч болно. Тэгэхээр одоо бүгд үүлийн эзнийг нэмчээ. Тэд нар энэ машиныг Японд үйлдвэрлэсэн юм уу гэх. Үүлийн эзнийг нэмвэл by them болно. За ингээд одоо яхад бүр амар болчихлоо. Fast simple tense руу шилжүүлэхэд. Дахиад орчуулж үзээ бүгд. Тэд нар энэ машиныг Японд үйлдвэрлэсэн юм уу гэж. За нэг идэвхтэй хэвээр нь яаж чих вэ? Идэвхтэй цагаар нь яаж урах вэ гэдгийг бүгд хараараа. Fast simple tense учраас туслах үйлгүү нь did байна. Did they make this car in Japan? За ингэж харчих. За энэ дээр харъя. Тэд нар энэ машиныг үйлдвэрлэсэн үү? Үүлийн эзэн make буюу үйлдвэрлэх гэдэг үйлээ өөрөө хэлсэн байна. Энэ тохиолдолд did they make гэсэн ийм бүтцтэйгээр the past simple tense гэсэн ийм цагаар бид нар энэ өгүүлбэрийг хийх нэ. Passive past simple tense руу шилжүүлэхдээ was P2 was were P2 гэсэн томьёогоор шилжүүлсэн байна гэдэг бүс бүдрээ сайн хараад аваарай. Was this car made in Japan? За ингээд идэвхтэй хэв, идэвхгүй хэв гэсэн хоёр өгүүлбэрийн ялгааг нь бас асуух хэлбэр дээр бүгдээ хараад авлаа. За ингээд өнөөдрийн хичээлийг өгсөн энэ үрээд өндөрлөе гэж бодож байна. Энэ гурван өгүүлбэрийг ингээд fast simple tense fast simple tense the passive fast simple tense руу шилжүүлсэн байгаа. Та нар гэртээ очиод дахиад 3 өгүүлбэр, 30 өгүүлбэр, 300 өгүүлбэр гэх мэтээр хувиргаад энэ жирийн өнгөрсөн цагийн идэвхгүй хэв, жирийн өнгөрсөн цаг хоёрыг сайн ялгаж чаддаг болоод хоорондоо ялгааг нь сайн мэдээд ингээд дараагийн хичээл дээр бүгдээ дараагийн хичээл дээр идэвхгүй цагийн ирээдүр орох юм. Өөрөлдөл жирийн ирээдүйн цагийн идэвхгүй хэвийг та бүхэнд зааж өгнө. Одоо ингээд уламжлалсаар асуулт хариултын болон эхлэх гэж байна. Та бүхэн ойлгохгүй байгаа, ойлгохыг хүсэж байгаа, хэрэгэлцэж байгаа зүйлээ багш руугаа илгээгээрэй. За. Write, wrote, written гэж хувирдаг. Тэгээд P2 нь хэрэглэж байгаамаа. За энэ суралцагч маань өөрөө өөрсдөө хариулт хэлж өөрөө өөрсдөө санал бодлоо солилцож ах шиг байна. Зөтө ингэж сонсон байна. P2-гээр хуурж байгаа юм чинь wrote биш юм уу? Талгаа хэрэгчлээ гэж. Яг үнэ. Дөрмийн бүс өгүүлбэр 3 юу баган үг байгаа. Өөрөлдөл одоо энэ хүний хэлснээр Бендрия Даяны хэлснээр write, wrote, written гэдэг. P2 гэдэг маань яг ямар учиртай юм гэхээр 3 дугаар багны дээл толгоонд хийгээд авах хэрэгтэй. Жирийн өнгөрсөн цаг дээр
2 дугаар багны хэрэглэгдэж байгаа. За багш энэ самбар дээр та нарт сайн хараад авъя. Энэ root гэдэг ингэж орж байгаа тохиолдол энэ чинь 3 баг нөө шүү дээ. 4 хүмүүс үлвэ. За тэгээд хувирыг хэлбэр мэдээж right юун дээр fast simple tense дээр болохоор root хэрэглэгдэнэ. Энэ. За тэгээд P2. Ерөөсө P2 болохоор дандаа идэхгүй үедэр буюу төгс одоо цаг дээр хэрэглэгдэнэ гэдэг ингэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл right road яагаад хэрэглэж байгаа гэхээр MS-аас P2 орж байгаа. P2 гэдэг нь ерөөсөө энэ шүү дээ. 3 дахь багны өрнүүдийг P2 гинэ гэдэг ингэж ойлгож болно. Англи хэлэнд идэхгүй 10 цаг байдаг. 10 цагийн идэхгүй 10 цаг маань 10-ла P2-тэй хэрэглэгдэнэ. Гэхдээ энэ дэр бас нэг юм анхаарч байгаарай. Дөрмийн бус өвлөгийн 3 дахь багны өрнүүд хэрэглэгддэг бол дөрмийн өвлөгөн дээр мэдээж И-тэй төгсгөл авна гэдгийг мэдээд аваарай. Бас эргээд өмнөх хичээлүүдэд бас харуул ойлгомжтой болох байх. За, passive гэх асуулт энэ тавьсан байна. За ингээд өнөөдөр хичээлээр өгсөн та бүхэнд passive voicing өнгөрсөн цагийг буюу the passive fast simple tense гэдэг ийм хичээлийг зааж өглөө. Өмнөх хичээлдэр бид нар the passive present simple tense үзсэн байгаа. Ингээд 7 хоног болгон орох хичээлээр нэг идэхгүй хэвийг заасаар байгаад та нарт идэхгүй цагуудыг бүгдээр ингээд та бүхэнд зааж болно. За ингээд идэхгүй хэвүүд үзэж байгаа энэ өдрүүдэд бас бид нар өмнөх заасан хичээлээ өмнөх үзсэн цагуудаа бас харьцуулж, давтаж, ойлгож, сэргээж явж байгааг бас анзаараарай. Өөрөлдөл өмнөх хичээлдэр бид нар present simple tense, the passive present simple tense-ийг харьцуулж үзсэн байгаа. Өнөөдрийн хичээлдэр бол бид нар the fast simple tense, the passive fast simple tense-ийг харьцуулж үзсэн байгаа. Тийм учраас өмнө заасан хичээлүүд маань сэргээгдээд давтагдаад тэгээд шинэ хичээл маань харьцуулагдаж орж байгаа шүү гэдэг бүгдээрээ мэдээд анхаарал аваарай. Ингээд энэ удаагийн хичээл энэ хүрээд өндөрлөж байна. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоногийн баасан гарагийн 13 цаг хүртэл түр баяртай.